Сайн байцгаана уу? 2020 онд дээр шууд видеог нэмэгдүүлэх функцийг хэрхэн идэвхжүүлэх тухай дэлгэрэнгүй видео заавар аваа морилно. Хэрвээ фин хуудсандаа шууд дамжуулал хийж байгаа бөгөөд нэмэгдүүлэх овчлоор харагдахгүй байвал санаа зовох хэрэггүй. Энэ видеон дээр би алхамаар зааварчилгаа өгөх болно. Та шууд видео зарыг шууд дамжуулж байх үед эсвэл дууссаны дараа зарын менежер, шууд продюсер эсвэл хуудасаараа дамжуулан явуулах боломжтой. Шууд видео зарыг үлэвлэх боломжгүй гэдгийг анхаарна уу? Өргөлийг хэрхэн ашиглах вэ? Энэ функцийг идэвхжүүлэхийн тулд үүнийг ааж аваарай. Эхэлцгээе. Та өргөлийг ааж авах хэрэгэ. Би холбоосыг видеоны айлбар оруулсан. Дараа нь баруун дээд буланд байрлах 3 цэгийн дүрс дээр дарж нэмэлт хэрэгслийн өргөлүүдийг сонгоод баруун дээд буланд хөгжүүлэгчийн гормыг асаана уу. Дараа нь задлах овчийг дарж сая задлсан хавсаа сонгоно уу. Хэрв зөв хийгдсэн бол өргөл нь суулгасан өргөлүүдийн жагсаалд гарч ирнэ. Амжилтаа нэмсний дараа дэлгэцийнхээ баруун дээд буланд байрлах шууд овчлуурын дүрс дээр дарна уу. Одоо маяг нь шууд видеог идэвхжүүлэх, холбоо барих хүслийн маягийг харуулах болно. Энэ маяг нь хуудсан дээрх шууд видеог нэмэгдүүлэх функцийг идэвхжүүлэх хүсэл гаргахад туслана. Үйл явцыг жигд явуулахын тулд үнэн зөв мэдээлэл өгнө үү? Хуудасны албарыг идэвхжүүлэхийг хүссэн хуудасны холбоосыг хуулж аваад энд буулгана уу? Туслах баг аны асуудлыг зөв ойлгохын тулд яг хуулбарлана уу? Дараа нь бизнесийн багцын хэсэг бизнесийн менежер дээр өөрийн бизнесийг бөглөж, хэрв мэдэхгүй бол баруун гар иш харуулсан индексийг бөглөж, хуудас руу орж, хүчийн дээд буланд эсвэл бизнесийн мэдээллийн хэсэг дугаараа хуулна уу? Байршуулах хэсэг алдааны зураг эсвэл шууд видеог ашиглах боломжгүй гэсэн ноолгоог байршуулж болно. Зураг байршуулах овчийг дарж, компьютерээс зураг сонгоод байршуулна уу? Энэ нь мяд асуудлыг шалгах маш чухал хэсэг юм. Та өөрийн хуудасны дэлгэцийн агшинг ашиглах боломжтой бөгөөд энэ нь шууд видеог нэмэгдүүлэх боломжгүй эсвэл хуудасны чанар юм. Анхаарах зүйл бол зураг нь илүү тодорхой байх усам ийм усламжийн баг үүнийг хурдан шалгаж, боловсруулахад хялбар байх болно. Камер хэрв алдааны зураг хараахан байхгүй бол буцаж очиод функцийг нээж үзээд алдаа эсвэл юр бусын мэдээллийг агуулсан бүх интерфейсийн дэлгэцийн агшинг авах боломжтой. Зарим тохиолдолд олон байршилд алдаа гарсан тохиолдолд олон зураг илгээх хэрэгэ. Маягийг илгээхээс өмнө хуудасны админ мөн үү? Үүнийг зөвхөн нэг удаа илгээж байгаа эсэх, аны хуудас энэ агуулгын бодлогод нийцэж байгаа эсхийг шалгаарай. Төгсгөлд нь хэрв алдааны алаар нэмэлт мэдээлэл эсвэл тодорхой хүсэл байгаа бол маягийн доод алд байгаа X хэсэг үүнийг тодорхой айлбарлана уу. Жишээлбэл баруун гар би шууд нэврүүлсэн боловч нэмэгдүүлэх овчлуурыг харахгүй байна. Би хуудасны үндсэн админ бөгөөд хуудас нь агуулгын бодлогыг бүрэн хангасан. Маягийн доод хэсэг нэмэлт айлбарын мэдээлэл оруулах нүдийг харах болно. Хэрвээ юу бичгээ мэдэхгүй байгаа бол би аны өмнө ааж авсан файл доор жишээ доогол мөрийг бэлдсэн. Санамж бичгээр файлыг нээж охирох агуулгыг хуулж аваад энд буулгана уу. Энэхүү конин аны улгарч буй нөхцөл байдлыг ойлгоход туслана. Жишээлбэл миний хуудас боломжтой боловч шууд дамжуулах овчлуур байхгүй. Эсвэл би зар сурвалжлагаа явуулсан боловч шууд дамжуулалтыг нэмэгдүүлэх сонгол харагдахгүй байна. Та бүх мэдээллийг бөглөсний дараа бүх агуулгыг дахин шалгаад хүсэл илгээх овчийг дарна уу. Би маягийг бөглөж илгээх овчийг дарсны дараа аны Facebook хуудас шууд видеог нэмэгдүүлэх функцийг амжилтаа идэвхжүүлсэн гэсэн мессеж гарч ирэв. Энэ нь шууд дамжуулалтаа зар сурвалжлагаа явуулж илүү олон үзэгчдэд хүрэх боломжтой гэсэн үг юм. Буцаад Facebook хуудас руугаа ороод мэдээллийн хэсгийг шалгаад Facebook баалгажуулсан байна. Шууд видеог одоо аны хуудасанд ашиглах боломжтой. Тиймээс функц амжилтаа нэгдсэн бөгөөд шууд үзэхийн тулд шууд ашиглах боломжтой. Давхар шалгахын тулд би хуудсан дээр шинэ шууд дамжуулалтын видео үүсгэж эхэлсэн. Хүлээгдэж байсанчлан шууд дамжуулалтын дэлгэцийн доор шууд видеог нэмэгдүүлэх овчлуур албан ёсоор гарч ирэв. Энэ нь функц амжилтаа идэвхжсэн бөгөөд дараагийн шууд сэсүүдэд ашиглахад бэлэн болсныг харуулж байна. Баалгажуулах мессежийг хүлээн авсны дараа би цааш явж боди үслийн шууд кампани ажил үүсгэсэн. Тохируулах явцад би зорилго үзэгчид болон үзэгчдийн файлыг бүрэн засварлаж чадсан нь энэ зарласнаар уг функц амжилтаа идэвхжсэн бөгөөд ил од ажиллаж байгааг тодорхой харуулсан. Хэрв ч мөн адил асуудал тулгарвал видеон дээрх алхмуудыг дагна уу.
эцсээ хүрэл үзсэн анд баярлалаа. Facebook-ээс мөнгө олох сүүлийн үеийн хичээлүүдийг алдахгүй тулд видеонд лайк дарж, сувг бүргүүлж, мэдээллийн хонхыг асаахаа бүү мараарай.